ерөөсөө яг л Монгол тамирчдад тоглосон тийм нэг ч лигоноор тамирч байгаагүй. Тэгэхээр FC-ийн хувьд бол одоо ерөөсөө бас л нэг Монгол тамирчдаараа барилаа олцсон байгаа болов. За ингээд энэ тоглолтын эхний давталгыг хасны хүлгүүдээс хийхээр болсон байна үзэн штэ. Тулуй дүүлгөн Азаврын эсрэг самбардаа шийдсэн шийдэл амжилттай болсноор холбооны цомын аврах шалруулах тэмцээний аврагын тоглолтын эхний оног за хөлбөр дээрээс их хоёр шилд рүү гарсан ахаад нэг илүү дамжуулалтаар түншиг сууларсан багийн эхний оноо элбний түншиг авлаа. Барундастан аваа гараад ирсэн дүүлгөн Тулуй доош Катигээ дүүргээ их гой суулгасан Тулуйгийн давталгаа амжилттай. Саруул Эрдэнэ байсан шийдсэнгүү Саруул Эрдэнэ заадалсан зоолж аргал суларсан 3 онооны шийдэл амжилттай болсон. Саруул Эрдэнэ зай гараад ирсэн хоолын зай шийдэлтний амжилттай болсон. SGFs буцаад элбэгийн түшиг өөрөө яваад орсон довтолгоо амжилтгүй Аз баяр ихтэй түүнийг нь аваад 2 оноо олглоо. Дэлгөөний дээрээс хамаад авчлаа да Аз гараад ирсэн дээ. За довтлогоо тогтсноо гэсэн хуурам хөдөлгөөнөөр аргалсан довтлогоог бол тооцохгүй юм байна. Довтлогооны үйл тэгхээс өмнө гарсан л да. Нацийн ялангуяа тэр олон онооны зүрэг арилгасан гол тоглогчтой нэг байсан шүү дээ. Яаныг үзчихтэй асаа. Билсгүүн задалсан пүрэв дөрж хоошоо нэг алхаад 3 онооны шийдэлийг гүйцэтгэсэн амжилттай болсон. За хоошоо нэг алхаж байгаа зү. За шингүүний слоныг авсан Эрдэнэ цаанд амжуулт мөнх 2 дээр ирсэн мөнх 2-ын 3 онооны шийдэлтэй амжилттай болсноор тоо дахин нэг удаа хандлагатай байлаа. Довтлооны самбардч дээр бөмбөг одоо төгссөн дээш. За хэж дуусаад нэг хамгаалагчийг ардаа өрхөд 45 руу гаргасан. Мөнх 2 шийдэлтэй болсон. Анхаарал 2 дахь удаага. Эхний үеийг дуусгасан 5 дугаар талбай дээр байгаа. Билсгүүн 3-ны зөрүү байсан. Билсгүүний давталгаа амжилттай. Мөнх 2-ын туцсан зөөрч тоглолтод орж ирнэ. Цаг хугацааны асуудал байгаа. Эрдэнэ олон зайн шийдэлд амжилттай болсон. Биндриягийн эсрэг дүүлгэн явж араа задлсан үлцэн өрших. Дундаас үсрээ шидсэн үлцэн өрших довтлооны цаг дуусахтай зэрэгцээд. Барс болд. За хоёр хамгаалагчиг өөр дөрөө дадсан Тэмүүлэн завжин дээрээс совсол явуулсан. Тэмүүлэнгийн 3 оноо. Дүүлгэн. За Биндриягийн эсрэг толгойн секунд доошлсон байгаа. Дүүлгөөний ямар гоё эргэлт байсан бэ? Довтлогоо ч гэсэн амжилттай төгсгөлөө. Хоёрын тэмцэл 2 дахь боломжийг үүсгэсэн. Аз баяр дүүлгөөний өдөө солон шилдэг гүйцэтгэсэн амжилттай болсон. Хайртан задалсан гоё дамжуулт байлаа. Зоолж аргал 3 онооны шийдэлд амжилттай болсон. Лигийн түүхэнд гэж яригдах шилдэг шидэгчтэй. Төрөвд орж бөмбөг аадсан Эрдэнэ хараас орж ирээ салгаад авцсан оноог авч ядлаа. За энэ өдөр тохиож байгаа. Билгүүн бүтэнч баг дуулаад өөрөө орсон довтлогын амжилттай. Магчаар нь сольжлоо. Түшиг өөрөө яваад орсон. Түшигийн давталгаа амжилттай. Ямар нэг алдаа мадаг байхгүй. Үлцэн өшг бөмбөг салгаад авсан. Дүлгөөнд үлдээсэн дүлгөөний төгсгөл амжилттай болсон. За бүрд өөр дөр хоёр хамгаалагчийг татсан Тулуй баруун татсаа дундын зай шидэлт их өндөрт хөөргсөн шидэлт амжилттай. Аз баяр түшиг аваа шуу шидсэн 3 онооны шийдэлд амжилттай болсон. Түшиг өнөөдөр довтлогоон дээр гарч байгаа. Барс болт. Дүлгөөний өдөөс үсрээ шидсэн дундын зай шидэлт амжилттай болсон. Гоё шидэлт байна. Яг хамгаалагч Барс болтын гарт бөмбөг байна. Баруун татсаад хамгаалагчаа охиж өнгөрөөгөөд явуулсан. Баатарэлдээ Барс болт 2 дугаар. За зүүндээ яваад орсон будагтай талбайг их гоё онгойлгосон довтлогын амжилттай таслагдлаа. Хүний илүүтэй гарч ирсэндээ Барс болтын солгой төгсгөл амжилттай болсон. Ямар гоё ихлүүлсэн. Аз баяр дамжуултыг өгсөн алдан гэрдийн Аз баяр үзэгчтэй. Ямар ахтар ислэм данк вэ? Монгол тамирчнаас Барс болтын гоё дамжуулт байлаа. Аз баярын гоё төгсгөл байлаа. Энэ тоглолтод анх удаа 2 орлоо. Барс болт ер нь төдийлий яахгүй шүү. Хөлбөр дээрээс их баяр суларч байгаа юм байна. Суларсан үр дүнжээж гисэн. Эсвэгийн хамгаалт бол хангалттай эвдэж байгаа. Билгүүний дамжуулт Биндрия дээр ирсэн. Билгүүний слоныг авсан мөнх төвшин бөмбөгийн цохоо тасалсан хурдан довтлоонд мөнх төвшин гарч ирээд явахгүй байсан оноог 2-оор ахиуллаа. Энд задалсан мөнх төвшин Биндриягийн хамгаалт сайн болж исэн. Гэхдээ мөнх төвшний хөдөлгөөн илүү бас гоё байлаа. Болж байгаа юм байна. Тэмүүлэн гоё хөдөлгөөн, гоё дамжуулт Аз баярын довтлогоон дээр харин үлцэн өршгаалтаа арга зогсоолоо. Болсон. Барс болт урагшаа довтлогоо эхлүүлсэн. Хүний илүүтэй байгаа түшиг будтай талбай руу яваад орсон самбарцсан довтлогоо. Амжилттай. Доор Тулуйгийн бөмбөггүйгөл их гоё болсон. Гайхалтай ч гэсэн яг л цагийн олж өглөө. 2 оноо. Барс болт бөмбөгийн тоглолтод орцсон. Биндриягийн тарин сууд орогчлоо шүү. 3 онооны шийдэлтэнд самбартаа дууссан. Дооны зүрх дахин нэг удаа 13 бол 13 оноо гэсэн байна. Тулуй хамгаалагчтай давталсан. За Тулуйгийн оноо болтууд ороод эхэллээ дээ.
Түшиг. За дүлгөөний эсрэг солгоо гаргийн төгсгөл цагир Үүлэнгийн эсрэг зүүн явж руу дамжуултыг өгсөн дүлгөө ямартай шараг нэрээд. Таны харьцаагч харуулад өнгөрлөө. Ган Эрдэнэ маш холоос шийдсэн 3 онооны шийдэл амжилттай болсон SGF-сог. Үлцэн оршиг төлөвний станыг авч ороо задасан мөнх хоёр тангалтай том оронцай үүссэн үүнийг нь чигсэн ашиглаад эргээд явсан явх газаргүй болсон гихтээ доор хамгаалтын цоохоо үүссэн 3 секунд үлдсэн байгаа. Ямар нэг алдаа байхгүй үлцэн оршиг бөмбөгийн тасалсан хурднаа чонд гарч дамжуултыг өгсөн. Туулуугийн оноо хоёр багийн онооны зэрэг хандлага бол байдаг. Тэг яг л тэр зүйл давтагдлаад үлзий орших өөртөө заяа үсгсэн SGF-сэн багийн за 24 секундээс бүтэн ашиглаж ин да үлцэн орших зүүндээ заашраад хүнд байлаа шийдсэн олон зай шийдэлт нь оож байгаад оржээ. Мягмар сүрэнгийн үлцэн орших. Магадгүй Монголын саксонгийн холбооны цомын аврах шалруулах тэмцээний 2025 оны аваргуудаар SGF-сог тодорч Монголын саксонгийн энэ тэмцээний төвөнд гэлгүй багийнхаа түүхэнд маш том үйл ажиллагааг нэлээ.